2009 он Улаанбаатар, Монгол. За, кино маань хэлэхэд нэг солонгос игч манай монгол залуучуудыг жинхэнэ утгаар нь цусын холж идэм да. Энэ игч маань бол манай киноны хамгийн гол дүр болох Магнолиа нэртэй алуурч юмсв. Харин энэ залуу бол манай Магнолиагийн хамтрагч залуу. За тэгэл манай хоёр маань аллаа игээл цаашаага таарсан болгоно алаал устгаал явж исэн чинь манай Магнолиад хиндэж итгэж болохгүй. Яг одоо наанасаа зүгт гэсэн даалгавар ирнэ. Харин яг энэ үеэр хамтрагч залуу маань гараад ирсэн чинь Магнолиа игч маань харж ирсэн аа буудчаад зүгтаач тийм да. Зя тэгээд кино маань яг жинхнээсээ одоо л эхэлж байна. Ингээд дүрс солигдоход манайхан ийм артын халуун савн дээр очролж байгаа юм шиг нэг мухлагийн гадаа бөөнөрө хүлээцэн зогсож байна. Энэ бол манай бас нэг гол эмэгтэй дүрийн маань бор цагны мухлаг. Энэ игч маань цаашдаа зөндөө гарах болохоор хэдүүлээ царайлаг ажимаа гэд дутчих. Харин энэ убаа бол манай царайлаг ажимаагийн тогооны хүн юм шиг байна. Нэг худлаа үнэн программист нэртэй, ажил төрөлж хийдэггүй, азандаа найдаал, вакусны бүглөө эргүүлээд саятан болчихгоо л үзээд идэг нөхөр юм шиг байгаа юм л та. Зя тэгээд ажилгүй убааг маань ажилтай болгох гээд гаднаас нэг 10 жилийн хүүхэд компьютероо бариад ороод ирдэг юм байна. Бодвол компьютер заснаа гэд харийг наачсан. Гэрээрээ компьютер застдаг юм шиг байгаа. Зя тэгэл манай убаач ажилдаа ороод л чухам ажил хэрэгч хүн болол. За нэг чадвараа гаргах чи та гэж мэгээд байжсэн чинь манай царайлаг ажимаагийн уусан вакусны бөглөөн дээр гэр бүлэрээ Хавай руу аялах эрхийн бичгээ гэд биччихсэн байдаг юм да. Энийг нь харсан манай ажилгүй убаа манай царайлаг ажимаагаас жилүү баярлаад бүр бөөн баяр. Зя тэгэл манай ажилгүй убаач яхав дээ. Хөлн газар хүрэхгүй баярлал байжсэн чинь манай царайлаг ажимаа хөөрхөн амтан. Амьдралын төлөө зүтгэдэг юм болохоор угаалгын машинаа ч янзлуулж чадахгүй ээж яаж ийм аялалд явах юм бэ? Зөндөө мөнгө өрнө. Ер нь энэ удаадаа байлээ. Гэл байжсэн чинь гаднаас охин нь бөөн уур болцсон ороод ирдэг юм байна. Орж ирээл хувцсаа үүднээсээ эхэлж нэгээр нь тайлж шидэл уурлал. Манай ангийнхан намайг гар утасч байхгүй ядуу айлын хүүхдээ гэд шаалаад байна. Гэл хөөрхөн амтан гомдлол уйлал. Энийг нь харсан манай царайлаг ажимаа яаж зүгээр авах вэ? Хүний их юм болсон хойно гэр бүлэрээ Хавай руу аялахаар шийддэг. Зя тэгсэн чинь манай Магнолиа игч юм шиг байгаа. Бас нэг хідэн гаийг цааш нь харуулах даалгавар авсан уу яасан утсаа аваад толгой тохиол тасалж байна. Хэдэн жил өнгөрчөөд хахад манай игч бүр ерөөсө хөгшрөөгүй бараг эсрэгээрээ залуучаад аамуу хайш. Зя тэгээд дүрс солигдоход 10 жилийн өмнө алга болсон. Магнолиа гарч ирсэн. 48 цагийн дараа энэ ч Хавай руу нисэх онгоцсон. Алдаа гаргаж бандар дарж ир. Манай гурав мухлагаа төвччгээд нисхийн зүг гидэн гадан хөдлөлөө дөө. За тэгэл онгоцны буудал дээр ирсэн чинь онгоц нь хаалгаа барих гэж байна гэд манай нөгөө гурав чинь бүр сандраад гуруулаа өмссөн аяллаа хос цамцаа харуулад яг ширикийн муур шиг царайлаа байжсэн чинь онгоц маань арай хаалгаа хаах болоогүй байна гэд тэгээд дээрэс нь нэгдүгээр зэрэглэлийн 2 судал байна. Та нар зэрэглэлээ ахиулаад суух уу гэдгсэн чинь манай царайлаг ажимаа гүү тийм мөнгө байхгүй гэсэн чинь хажуунаас нь манай ажилгүй убаа ханаа үнгүү солиулт юм аа гэд манай гурав бөөн баяр болоод онгоц руугаа нисэх нь холгүй лээ дээ. Зя ингээд ажаа маань нэгдүгээр зэрэглэлт охинтойгоо хамт харин аав маань 90 хуурхай юм гэсэндээ игэл ардуудтайгаа хамт суулаа да. Зя ингээд онгоц маань ч хөөрлөө. Тэгсэн нэг залуу онгоцноос айх айцтай юм шиг байгаа. Хөөрхөн минь нисхээс айсандаа болоод үлдсэн амьдралдаа хизээч дахиж сэрхээргүй болтлоо нойрны юм уугаад унтаад өгд юм байна. Харин манай хүүтэн цустууд Магнолиа игчийг маань барих гээд хідэн тийшээ тараад явлаа. Ганцхан эмэгтэйг барихын тулд яасан ч олуулаа юм битээ. Тэгсэн манай Магнолиа игч сэжиг авчихгүй яачв 0 руу сандраад гүгэд явчихд юм байна. Уг нь игч маань хүүтэн цустуудыг бол доор нь цааш нь харуулах нь ойлгомжтой л доо. Магадгүй хүмүүсийн хажууд аллах хийх тохиромжгүй гэж бодсон байж магадгүй л. Харин энэ үеэр манай царайлаг ажимаагийн тогооны хүн аль үшээ хажуудаа нэг хантай болчихсон нэг буураатай юм ярьчихсан сууж байна. Манай ажилгүй убаач нөгөө хөвшнийг бүр ядартал нь өөрөөс нь зүгттал нь юм яриад байжсэн чинь манай царайлаг ажимаа гидсэн өвдөд 0 руу гүйж явах замдаа нөхөр дээрээ ирээд ядарсан уу, уйдж гин үү, гайгүй юу
гэл. Энэ хоёр өстө хөөхөн. Тэгснээ охиноо харж байгаарай гэд цаашаага нойл руу гүйдэг. Харин энэ үеэр хүйтэн цостууд маань ажиллагаа гихэл гисэн даалгаврыг авч шууд буу гаргаж ирээд онгоцыг барьцаалж эхэлдэг. Харин энэ үеэр манай царайлаг ажимад ёстой юу ч наалтахгүй гэсэн шиг нойлд нүур амаа янзлал савангийн үнэр үнэрлээл байждаг. Тэгсэн манай хүйтэн цостууд маань онгоцыг ёстой бүхэлдэн самарж ин да. Бүр чиглэл энтрийг өөрчлөөд ёстой яг жинхэнэ утгаараа хонь хурах хашиж байгаа юм шиг л бүх хүмүүсийг энгийн зэрэгл рүү оруулж эхэлдэг. Зя тэгэл хүмүүсийн хашаал байжсэн чинь өөрийг нэг шүтцэн амтан байна. Өмнөд Солонгосын нэг гишүүн бололтой юм. Чи намайг мэдхүү? Чи хинтээ яаж харцаад байна? Гэж олон юм ярьжгаад амаа ардаа гартал нэг сайхан госуулж аваад номондоо орлоо доо хөрхий. Харин энэ үеэр өмнөд Солонгосын засгийн газар онгоц барьцаалгдсныг мэдээд юу болж байгаа талаар судалж хэлдэг. Яа. Тэгсэн манай эхэнд гарахад нойрны юм уудаг залуу маань бусд нь ам наан там цаана болж хахад юу ч мэдгүй бүр ямар ч ухаан байхгүйгээр чирүүлж гулджуулж бөө юм болж байгаад хашлахандаа орлоо хөрхий. Уг нь энэ залуу өмнөд Солонгосын засгийн газрын ажилтан юм байна лээ. Хөрхий минь зүудэндээ ажиллаа сайн хийж байгаа хөө. Харин хаа очиж засгийн газар нэг юм ажиллаа сайн хийдэг юм шиг байна. Онгоц барьцаалагчдыг аль хэдийнэ олчихсон. Тэр ч болоогүй 10 жилийн өмнө ор сургаггүй алга болсон магнолиаг олохын тулд энэхүү онгоцыг барьцаалсныг олоод мэдчихсэн байдаг. Харин энэ үеэр хүйтэн цустуудын толгойлогч тэр олон уймын самун болж байгаа хүмүүс дундаас магнолиа эгчийг маань бариад авчихдаг юм да. Барьж аваад л шууд маскыг хуу татаад харсан чинь манай магнолиа эгч биш байсан юм байна лээ. Зүгээр л өмнөд Солонгостой хөрхөн алдартай жүжигчин эмэгтэй байсан байлээ л дээ. Тэгээл хүмүүст танигдахгүй гэсэндээ хулгайч нохоо шиг л хулмалцаад яваад исэн байлээ л дээ. Гэхдээ магнолиа эгчтэй бол үнэхэрийн төстэй. Тэгсэн нөгөө хүйтэн цастууд юм нэг нь энэ жүжигчний улаан ногоон фэн байж таарад тэр олон өмий самун болж хахад хоёлаа ганц зургаад харуулж идэх үү гэж мэгээд. Тэгээд манай хүйтэн цастууд маань энэхүү эмэгтэйг магнолиа биш юм байна гэдгийг мэдэж аваад ирлээ үргэлжлүүлдэг. Харин энэ үеэр жинхэнэ магнолиа маань өөрийг нь хайж ирсэн хүйтэн цастуудын нэгийг ганц хоёрхон цохиод ухаан алдуулчихдаг юм байна. Энэ хэн байсан гэж? Энэ бол манай Боорцогны Монголын царайлаг ажимаа. Тарих толгой үнэхээр эргүүлмээр байсан ч гэсэн манай царайлаг ажимаа маань жинхэнэ магнолиа байсан юм байна лээ. Онгоцонд бөөн үмийн саман болж байхад манай ажилгүй убаа маань эхнэрийгээ магнолиач гэж мэдэхгүй. Эр юм гэсэндээ эхнэртэй санаа зовоод охиноо буу халж исэн буураадаа үлдээгээд эхнэрийгээ хайхаар явдаг. Зя ингээд бөө юм болж хүйтэн цостуудын нүдийг хариулж арай гэж нэг юм онгоцны тээшний хэсэгт ирдэг. Харин энэ үеэр бүр бүтлэн бөхсөөрөө иргсэн нэг онгоцны үйлчлэгч залууд хүйтэн цустуудын маань нэг нь онгоцонд байгаа зорчигчдын нэрсийн жагсаалтыг авчраа гэсэн даалгавар өгдөг. Жагсаалтыг авчрахаар хүйтэн цуст маань нөгөө бүтлгүү залуутай явж байхад таазан дээр манай магнолиа эгч маань бараг Спайдермен юм ааш. Дөрөв мөчөөрөө тулцсан байжгаад баригдахын даваан дээр бууж ирээд нэг хүйтэн цустыг бодоо олгодог. Тэгээл манай нөгөө бүтлгүү залуу маань манай ажийг бүр шүтцэн. Хөөх юм нь уг нь нууц ажилтан болох мөрөдөлтэй залуу байсан юм лээ л дээ. Зя тэгээд манай хоёр маань нэгдэж онгоцыг аврах ажиллагааг эхлүүлээд бүтлгүү залуу маань онгоцны тээшний хэсэг рүү зэвсэг болгох ямар нэгэн зүйлийг хайхаар явахдаа ямар нэгэн зүйл тохиолдох юм бол энэгээр надтай холбоо бариарай гэд өөрийнхөө цагийг магнолиа эгчид маань өгдөг. Харин манай царайлаг ажимаа маань магнолиа гэдгээ баригдсан гэсэн шиг тасарсан хөөрхөн онгоцны үйлчлэгч болж байгаад ажиллагааг эхлүүлэхээр хүйтэн цастууд руу яарна. Тэгсэн энэ үеэр ажилгүй убаа маань онгоцны тээшний өрөөнд компьютер дэлгэчихсэн онгоцны бүр бүх камер руу нэвтрээд бүр тэрч болоогүй засгийн газартаа мэдээлэл өгөөд байж идэг. Ажилгүй убаа л гэдээсэн чинь тэтгэвртэй гарчихсан засгийн газрын ажилтан байсан юм байна лээ. Зя тэгсэн
Манай аврагчдын баг маань тал талд ажиллагаагаа явуулж агаад баригдчихлоо. Харин манай хоёрын нууцуд дэлгэгдээд нос нулимстайгаа хутгалтаж хоёр биенийхээ үннийг мэдэж авна. Явж манай хоёр чинь хоёулаа улсад ажилладаг байсан нууц ажилтан байжгаад хоёр биентэйгээ учирсныхаа дараа энгийн амьдралаар амьдрахаар шийдсэн юм байна лээ. Хайраа гэж. Ингээл амар хайрын рамаас явж исэн чинь гаднаас манай хүйтэн цустуудын толгойлогч хүлүүлцэн ороод ирдیں۔ Бүр шок. За юу болвоо, яава ивэ гэд тарих маслаад үйжсэн чинь энэ маань ихэнд гардаг магнолиад буудулсан хамтрагч залуу нь болж таарна. Тэгээд энэ хүмүүс яагаад магнолиаг хайгаад байгаа вэ гэхээр манай эгчийн маань аав нь цөмийн зэвсэг үйлдвэрлэчихэд хадгалчихаж. Тэрийг нь ажилуулахын тулд манай магнолиа эгчийн маань нүдний торлог бүрхөвчээр ажиллах юм шиг байна лээ. Тэгэл эгчийн маань нүдийг зарж мөнгө олох гээд ардаас нь 9 босын үлбисэн юмнууд хөөгöd ээжилтэй. Харин өөрийгөө толгойлогчоо гэд явж исэн энэ залуу маань манай магнолиа эгчийг аврах гээд бас цөмийн зэвсэг муу хүмүүсийн гарт орохоос сэргийлж явж байгаад тос дотроосоо өтнө гэдэг шиг өөрийнхөө хүмүүст тонгоруулчихж. Харин тэр үед магнолиа эгчид маань хиндэж итгэж болохгүй наанасаа хурдан зүгт гэдэг даалгаврыг өгсөн хүн бол манай магнолиагийн маань аав байсан юм байна лээ. Тэгснээ бүхэл бүтэн хүн буудчаад тэгээд дээрэс нь өөрийнхөө хамтрагчийг буудчаад бараг л би чамайг алах гэж буудаагүй. Цаг хожих исэн. Чи хаана буудсныг харсан биз дээ гэж мэгцэн. Эмэгтэй хүмүүсээ гэж нэр. Зя тэгэл манай хэд маань нэг сайхан сэтгэлээ уудалж аваад л аврах ажиллагаанд орцгоолоо доо. Энэ тэндгүү бөөн зодоонуудын. Сүүлдээ манай энгийн иргэд хүртэл манай эдэд туслаад тэгээд эцэст нь нэг юм хүйтэн цастуудыг дарж авна. Ашгүй онгоцоо аварлаа гэд баярын бүжиг хийх нь холгүй байжсэн чинь манай ажилгүй убаатай маань буу халаад сууж исэн буурай маань Ажаагийн маань аавыг алсан. Тэгээд ч зогсохгүй магнолиагийн араас явж исэн хүмүүсийн нэг болж таард юм да. Тэгээ бүр магнолиагийн охиныг нь барьцаалаад нөхрийг нь буутчихдаг. Ингээд өөртөө нь хамт явахгүй бол онгоцыг дэлбэлнэ гэж сүрдүүлдэг. Тэгээд яахвт манай магнолиа л болсон хойно аль хэдийн төлөвлөгөө боловсруулчихсан. Бөмбөг нуусан байсан бамбуушийг нь өөртөө нь хамт онгоцноос шиднэ. Зя ингээд эцэст нь нэг юм бүх муу хүмүүс дуусч онгоц маань ч аврагдлаа. Манай гурав энэ их адал явдлын дараа хүсэн хүлээсэн Хавай дааж ирнэ. Кино маань ч дууслаа. Өнөөдөр ах маань амьд. Тэгээд бүр яасан гэж.